Тэгэхээр кино маань аслагдсан ой дунд байрлах судалгааны баазыг харуулж байгаагаар эхэлдэг. Ажилчдыг удирдах үе дэслэгч Конрад Карабакс эрдэмтдийг тусаж захирал Викторио түүнээс скрап гэх зүйлийн талаар асуув. Үүнийг олон жил хайсан гэж тэдний ажлаа яарвчлахыг шаардах энэ үеэр Палмера хотод манай киноны голдор Хайме их сургуулаа төгсөн гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар онгоцны буудал дээр газардаж Хаймигийн аав Альберто, ээж Росио, эмээ Нана болон Милгро гэх дүүн түүнийг тусаж тэд гэр бүлээрээ хоолнд орохоор аав ах рүүдэтэй хамт явна. Тэднийг ярилцах үед ээж нь түүнд өндөр түрээснээс олж байшингаа хураалах гэж байгааг хэлэн Корт компани гэр бүлийнх нь машин засварын газрыг хаасныг тайлбарладаг. Гэр бүлийн асуудалд орсныг мэдсэн Хайме өмнө нь энэ талаар юу ч хэлээгүйд гайхан тэрээ их сургуулаа орхин тусалж чадах байснаа хэлэх бөгөөд тухайн оройн Хайме өндөр цалинтай ажил хийж гэр бүлдээ туслана гэж өөртөө амласнаар хэд хоногийн дараа дүүтэйгээ хамт нэг ажилд орж Хайме гэрээ үйлчлэгч хийж байгаадаа дургүй байсан ч тэрээ байшингаа алдахгүй тулд энэ ажлыг хийгээсөөр сонголтгүй байлаа. Ажлын эхний өдөр тэр Викторио захиралтай мэдлэх боловч эмэгтэй түүнийг тоолгүй уцаар ярих ба удлуу захирлыг өрөөндөө орох үед Женнифер гэх зээ охин нь уралсан байдалтай зураг тасан Корт компани зохион бүтээсэн омаг технологийн бичлэгийг үзүүлдэг. Энэ хооронд Милгро бизнесаар ахыгаа хүн харж байхыг хүсэн. Зурагтай тухайн технологийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга гарч Женнифер үнийг зохион бүтээсэн дургуйцаж Корт компани ах шин технологи бүтээх зорилгоор байгуулагдсан ч аавын алга болсноос хойш Викторио эрх мэдлээ ашиглан хүмүүсийг устгах зэвсэг бүтээсэн нь түүнд огт таалагдахгүй байлаа. Женнифер тэр хоёр маргалдан Карабакс тэднийг болиулах гэхэд Хайми Женниферт туслахаар гүйж ирэх ба ах トゥ хоёрыг харсан захирал тэднийг ажлаас нь халж манай хоёрыг такси хүлээж суух үед Женнифер босон үйл явдалд уучлаадахгүй Хайми дуцсны дугаараа өгч ажилд оруулж өгөхөө амладаг. Хайми унтахаас өмнө Женнифер руу мессеж бичин маргааш уулзч болох хэсгийг асууж аав нь юу болсныг сонсоод түүнийг хизээж бууж өгч болохгүйг сануулснаар ингээд маргааш өглөө тэр Корт компани офс руу очин Женнифертэй уулзахаар ирсэн гэхэд эмэгтэй түүнийг түр хүлээхийг сануулах үеэр Женнифер компани лаборатори руу нууцаар орон скрабыг хулгайлан бүргэний харьцагт хийж лабораториос гарч явна. Гэтэл түүнийг яг цахилгаан шатаар буух үед судлаач Хосе лабораторид байсан скраб алга болсныг харан барилгыг яаралтай түүчгийг шаардна. Хайми Женниферийн араас гүн ажилд оруулж өгнө гэсэн амлалтын асуух мөчөд гэнт барилгын хамгаалтын систем дуурснаар Женнифер хамгаалагчдад баригдахгүй тулд Хамид хайрцгийг өгөн ахиж уулзахаас нааш огт онгойлгож болохгүй гэж эндээс хурдан явахыг анхааруулдаг. Ингээд тухайн өдөр нь Хайми гэр бүлийнхэн ятгалгаар бургерийн хайрцгийг онгойлгохоор болдог. Харин түүнийг хайрцгийг онгойлгох үед дотор нь хачиргалтай зүйл байх ба тэд скрабыг шидэж тоглон Хайми үнийг булааж автал хачиргалтай зүйл гэрэлтхэн тэр. Гэтэл тухайн мөчөд скраб нүүрэнд наалдан тэд салах гэж оролддогч. Скраб Хаймигийн нүүрнээс салалгүй авга ахыг нь цахилгаан цохиулахаас гадна гэрийнх нь цахилгааны шийдийг буудуулж Хаймигийн нүүрэнд наалдсан зүйл биелүүн орон цог шиг харагддаг хуйг биеийг нь бүрхдэг. Тэд яг юу болоод байгааг ойлгохыг хичээх үед хиймэл оюун ухаан өмсгөлийн системийг шалгахаар түүнийг сансарт гартал нь хөөргснөөр Хайми гайхсан байдалтай сансараас гэрээ олж харан удалгүй өмсгөл доош унах үедээ далавч гарган Хаймиг хотын дээгүүр нисэж эхэлдэг. Автобус түүнийг чиглэн ирэхэд өмсгөл автоматар ажиллан хурц бамбаа үсгэж автобусыг голоор нь зүсэх ба Хайми хүмүүст юу болсныг тайлбарлах гэж оролддогч өмсгөл түүнийг гэрлүүнд буцааж 9 хугацааны дараа өмсгөл алга болсноор Хайми гинт ухаан алдан оройн тэрээр ухаан орох үедээ скраб нуруулуу норсныг анзаарч балмагдах энэ үеэр гэр бүл нь цагдаа дуутахаар шийдэх боловч рүүдэ тэднийг болиулан цагдаа нар Хаймиг харин амтан болж хувирсныг ойлгохгүй гэдгийг тайлбарлана. Сандарсан Хайме Женниферээс энэ зүйлийн талаар асуухаар аав ахийнхаа машиныг унж явах бөгөөд удлуу тэрээр Женниферийг олж очтол Кортын зэвсгэлсэн цэргүүд эмэгтэй араас хөөж байлаа. Цэргүүд тэдний машин руу буудан Хайми тэднээс суудаж явсаар эмэгтэй гэртээ аваачин. Ингээд түүний гэрт Женнифер скрабыг асар хүчтэй харийн технологи болохыг тайлбарлан Корт компани үүнийг зэвсэг болгон ашиглах гэж байгаа. Мөн яагаад түүний биед орсныг мэдэхгүй хэмээн тэдний асуултанд хариулж хэрвээ Кортын барилгаас түлхүүрийг авч чадвал үүнийг биенээс нь гаргаж авах боломжтойг олж мэджээ. Инхүү авах руудыг тэр хоёрыг Кортын барилга руу хөргөж өгөн төхөөрөмж асааж барилгын камерын сүлжээг доголдуулах бөгөөд хамгаалагчдыг түр сатаарах хооронд тэр хоёр түлхүүрийг хулгайлахаар нууцаар дотогш ордог. Женнифер цагшиг харагддаг скрабын түлхүүрийг хулгайлж тэднийг барилгаас гаргах гэхэд Викторийн туслах Карабакс тэр хоёулаа дайрдагч өмсгөл түүнийг хийслэн цогч унгаан. Карабакс уурандаа Омакийг идэвхжүүлэн Хайми өмсгөлийн тусламжтай түүнтэй тулцсаар өмсгөлийн хиймэл оюун ухаан Карабаксыг яг устгах гэтэл
Хайми өөрийгөө алуурчин биш гэж өмсгөлийг байлуулна. Харин уг мөчөөд аав ах Jennifer хоёр түүнийг аврахаар ирэн Carapax машин руу галлаж Хайми руу дайрч эхэлдэг. Carapax Хаймиг устгах гэж оролдох үед Руди машин дээр айдсан төхөөрөмжөөрөө түүний цохон тэр гурав тэндээс сугдах бөгөөд ингээд маргааш өглөө нь Хайми Jennifer-ийн амьдардаг байсан хуучин гэрт нуугдахаар болж Jennifer түлхүүрийг ашиглан нууц хаалгыг онгойлгоно. Хайми Руди хоёр барилгын доод хор байрлах нууц зурул руу орон түүний аавыг Цэнхэр цог гэх нэртэй Супер Баатар байсныг олж мэддэг. Гэтэл Jennifer аав Супер Баатар байгаагүй гэж үннийг хэлэн үүнтэй төстэй технологи бүтээх үедээ орм ургу алга болсныг тэр хоёр тайлбарлана. Аав ах Руди Scrap-ыг гаргаж авах арга болохоор компьютерийг ажилуулах үеэр угаалгын өрөөнд Хайми нүүрэн дээрх шархан маш хурдтай эдгэж байгааг харан Scrap биеэр нь тархсныг ойлгож Jennifer түнд ээж нь баа багт нүүдүүлж аав нь хэдэн жилийн өмнө алга болсныг хэлэн Хайми түүнийг тайвшруулж тэднийг үнсэлцэх гэхэд Руди өрөөнд орж ирэн Scrap-ийн талаар нэг зүйл олсноо хэлдэг. Аав ах Scrap хүний бид орсныхаа дараа тархитай нь холбогддог болохыг анзаарч уг зүйл аюул учирсан үед өөрийгөө хамгаалахаар бүтээгдсэн гэдгийг олж мэджээ. Мөн тэрээр үүнийг гаргаж авах арга олсноо хэлдэгч Scrap Хаймигийн биений нэг хэсэг болсон тул үүнийг авсны дараа түүнийг өгч магадгүйг сануулна. Юу олсныг мэдсэн Хайми өөр ямар арга зам байгааг асуух ба оройн аав ах Руди түүний сэтгэлээр унсан байгааг харан тайвшруулах гэж оролдох энэ үеэр Викторио Scrap-ыг авахаар цэргүүдээ Хаймигийн гэр рүү явуулан Хайми нэстэ трийг харан тэднийг болиулахаар нисэх гэхэд өмсгөл ногт ажиллахгүй байлаа. Гэхдээ Хайми Scrap-ийн өрүүлж хамгаална гэдгийг санан дээрээс өсөрч өмсгөлийг ажилуулан гэрлэгөө нисэх хооронд түүний гэрд цэргүүд гэр бүлийг барьж явахдаа асаалттай лаа унгааж гэрт нь гал тавих бөгөөд Хаймиг амжиж гэртээ очиход зэвстэй цэргүүд түүн рүү галлан Виктория өмсгөлийг шалгахаар цэргүүдээ гэр бүл нь буудахыг тушааснаар Хайми далавчаараа сумд оногдохоос хамгаалж цэргүүдтэй тулдана. Гэр бүлэн зогтох үедээ аав цэрэг цохиулан ухаалтаж Хайми тэднийг зогтохыг хүсэх үед Carapax зэвсгээрээ түнлүү буудан хөдлөх аргагүй болгодог. Хайми гэрн шатаж аавгаа ухаа орохгүй харан Carapax түүнийг хүлж нэстэ тэргээр авч явах ба энэ мөчөд Альберто огт ухаа орохгүй байсаар амьсгал хурааж ингээд маргааш өглөө Нана Милгрог ойлгохгүй байхыг хүсэн Хаймиг олж аврах хэрэгтэй гэж тэднийг зоригжуулна. Энэ мөчөд Jennifer тэдэнд тусалж чадна гэдгээ хэлэн өмнө хийсэн зүйлээсээ уучлалгүйж Хаймиг аврахаар хуучин гэрлүүгээ дагуулж явна. Jennifer тэдэнд аавхан бүтээсэн цог шиг харагддаг хөлийг танилцуулан хөлийн тэрэлтийг асааж маш хурдтайгаар нисэх ба энэ үеэр Викторио Хаймигийн биенээс Scrap-ыг гаргаж авахдаа бэлдэн хөлөг дотор Jennifer тэдэнд аавх нь хэрглэж байсан зэвсгүүдийг ашиглуулахаар болж Мелгро цахилгаан бэлэг өмсгөөд Нана Росе хоёр лазер буугаар тулдахаар шийддэг. Тэр тав Хаймиг аврах төлөвөө боловсруулан Пака орол дээр Викторио Scrap-ийн хүчийг зэвсэг болон ашиглахаар Carapax-ийн биед шилжүүлэх ажлаа эхлүүлнэ. Тэд Scrap-ийг шилжүүлэх үеэр Jennifer тэр тав кордын цайзыг мөргөн цэргүүд тэдэн рүү галдагч хөлн сум нэвтэрдэг материалаар хийгдсэн тул цэргүүдийг устган цайз руу авирсаар байлаа. Руди тавчлуурыг дарахад цонхноос сэхэр удаа гарч цэргүүдийг ухаалтуулах бөгөөд тэднийг цэргүүдтэй тулдах хооронд Хайми Scrap-ийг шилжүүлэх үедээ маш их өвдөл мэдэрч хэсэг хугацаанд комд орон аавтайгаа уулзж байна гэж төсөөлөн. Альберто хүүгөө өгч болохгүй гэж түүний гэр бүлийнхэн төлөө амьдрах хэрэгтэйг сануулна. Ийхүү Хайми аавынхаа хэлснээр эцэст нь Scrap-ыг өөрийнхөө биед байлгахыг зөвшөөрч шилжүүлэг зогссон ч Scrap-ийн хүч Carapax-ыг өмнөхөөсөө илүү хүчрэг болгодог. Хаймигийн өмсгөл дахин ачааллан түүнийг зогтох гэхэд судлаач Хосе Викторийн хийж буй зүйлийг дэвчлгүй төгжээтэй хаалгын онгойлгон Хаймид зогтох боломж олгож хаалга гагдах үед Carapax Хосег устган лабораторид хүчтэй дэлбэрэлт тууснаар тэрээр Хаймиг устгах тушаал авна. Jennifer Milagro хоёр цайз руу орон цэргүүдээс зогтох үед гинт хонгил нурж удлууд цэргүүд Хаймиг олж түүнийг буудах гэхэд Азар Нана гарч ирэн зэвсгээрээ тэднийг устгаж хэсэг хугацааны дараа Хайми ээж аав ахтайгаа уулзсан Jennifer Milagro хоёрыг алга болсныг мэдэж тэр хоёр яраас явахаар шийддэг. Энэ үеэр цайз дотор Milagro өнөөх бэлэгээрээ цэргүүдийг цогч унгаан өөрийгөө хамгаалахаар бамбаа үсэх мөчөд маш олон цэргүүд түүнийг барихаар ирдэгч Хайми дүүг олж өмсгөл нь ажиллаж ирсэн тул тэрээр буута цэргүүдтэй тулдан хэдхэн минутын дотор тэднийг алж ах トゥ хоёрыг тэрвэрлэх үед гинт Carapax гарч ирэн Хаймиг устгахаар түнлүү дайрхан тэр хоёр өөрсдийн зэвсгээрээ агаар дээр тулдсаар Carapax өмнөхөөс илүү хүчтэй болсон тул Хаймигийн далавчийг эвдлэн доош унгаана.
Тэднийг тулдж явах үеэр цайзд Викторио Женниферийг барьж нэстэг тэргээр авч явхад Женнифер аавынхын тусгай бохыг ашиглан доош өсөрч нэстэг тэргийг сүрүүлэх бөгөөд тэрээр Викторийн төхөөрөмжийг эвдлэн тэднийг дахиж Амокийг ашиглах аргагүй болгоход Хайми аавынхаа өшөөг авахаар бүх хүчээрээ Карабакс руу дайрдаг. Хайми түүнийг устгах гэхэд өмсгөл би далуурчин биш гэж түүнийг болиулж Карабаксын дурсамжийг харуулахар болно. Конрад Карабаксыг хүүхэд байхад Корд компани амьдарч буй тосныг нь бөмбөгтөн гэр бүлийг устгаж, бөмбөгтөлтийн дараа Викторио хүүг олзлон хөлсний цэрэг болгож, Амокийн туршилтыг түүний биен дээр хийсэн байна. Карабаксыг өөрөөс нь илүү зовлон туулсан гэдгийг мэдсэн Хайми түүнийг өрөвдөн амийн өршөөх үед Карабакс буруу зүйл хийж байгаагаа ойлгон Викторигийн тушаалыг биелүүлээс татгалзан тэр хоёрыг зүгтэх хүсэж тэрээр гэр бүлийн устгасан Викториотой хамт дэлбэрэн Хайми амжиж хөл рүү өсрөн Женнифер түүнийг барьж явснаар тэд арлаас зугтаж чадна. Хамиг амьд байгааг харсан гэр бүл нь маш ихээр баярлан. Хэд өдрийн дараа Женнифер Корд компани удирдлагыг авч зэвсгийн зориултаар бүтээгдсэн Амок төслийг зогсоохоор олсноо мэдэгддэг. Хамигийн гэр бүл шатсан гэртээ очин одоо юу их талаар ярилцах үед хөршөөдөн цуглан тэдэнд чадах бүхнээрээ тусна гэж амлах бөгөөд яг энэ мөчөд Женнифер хүчээрэн Хамигийн гэр бүлд шинэ байшин авч өгөхөр болсноо хэлэн аав гархуудад шинэ машиных нь түлхүүрийг өгнө. Женниферийг авахаас өмнө Хами түүнтэй дахиж хизээ уулзч болохыг асуун тэр хоёрыг үнсэлцгээд өмсгөл тэднийг нэг газар руу дагуулж явдаг. Ийхүү киноны төгсгөлд Blue Beetle судалгааны өрөөнд байх компьютер өөрөө ажиллах бөгөөд Женниферийн аав амьд байгаагаа мэдэгдэн охиндоо зурус явуулж байгаагаар Blue Beetle гэх нэртэй энэхүү кино маань дуусч байна. За тэгээ бичлэг маань таалагдсан бол лайк дарж манай цугийг дэмжиж subscribe товчон дээр дараарай. Дараагийн кино тайлбараар уулзцай. Түр баяртай.